одоо мэргэжлийн ажилтны газрыг буцаад сэргээ гаргаж байгаа юм бол тэгэхээр хүмүүсээ яаж бүрдүүлж байгаа юм бол энэ бүтэц орон тоон дээр нь та яаж төсөөлж байгааг гэж харъя. Ерөнхийдөө бол бид нар чинь эдийн засгийн эрхчлөлөө олгоно гэдэг байгаа хэрнээ мэргэжлийн ажилтны газраа буцааж гаргаж ирнэ гэдэг чинь ахаад маш том хяналтын одоо тогтолцоог бид нар ахиж үүсгэх гээд байгаа юм шүү гэдэг нэг юм зүйл байна. Шинэ хяналт буюу өмнөх мэргэжлийн стас агуулгад их өөр гарна. Төвлөдөг, тусалдаг, дэмждэг. Зайлшгүй үндэсний аюулгүй байдал, ард түмний эрхч нийт хэрэг зөрчил хатуу хязгаарладаг зогсоодог хэлээ. Тэр агуулгад одонтоо төсөв дээр ямар нэгэн юу гарахгүй, нэмэлт зардал гарахгүй гэдэг өөр өгсөн. Яамдуудад байгаа салбарын хяналтуудыг нэгтгэж зохион байгуулж хүрээнд төсөв оронтойгоо зохион байгуулах гэдэг ерөнхий үүрэг дээр одоо бид нар нарийн бүтцээ хийж байна.